Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung-ийн айлчлалын хүрээнд 20 гаруй чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монгол Солонгосын бизнес форумын үеэр хоёр улсын бизнесүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ерөнхий сайд учрал иргэддээ юу амлав? Энэ жил 11 мянган жуулчин наадмын нээлт үзэх санал гаргаснаас 2300 жуулчинд наадмын нээлтийн тасалбар бодлуулжээ. Дельта Монгол наадам 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung гэргий Ким Хёгёны хамтаар 2026 оны 7 дугаар сарын 9-өөс 11-ний өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байгаагаараа хоёр улсын харилцааны хувьд түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. За энэхүү айлчлалыг Тэнгэр телевиз та бүхэндээ 5 цаг 30 минутын турш шууд дамжуулан хүргэсэн. Ингээд яг одоо энэ айлчлалын онцлог сэдвүүдийн талаар мэдээлэл хүргэхээр студид Игима ажиллаж байна. Оройн мэнд Игима. Оройн мэнд Дүргийн. Тэгэхээр яг энэ түүхэн айлчлалыг одоо өдөржингөө шууд дамжуулан үзэгчдэд хүргэлээ шүү дээ. Тэгэхээр яг энэ айлчлалын хүрээнд хамгийн онцлог үйл явдлууд юу байв? Энэхүү айлчлал нь өөрөө маш ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгаа гэдгийг бол дотоодын төдийгүй олон улсын ялангуяа өмнөд Солонгосын хэвлэлүүд бол мэдээлж онцолж бичиж байгаа. За мэдээж хэрэг сая хэлсэнчлэн 15 жилийн дараа ерөнхийлөгчийн төвшөнд болж байгаа айлчлал гэдгээр бол стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой. За дээрэс нь Lee Jae-myung ерөнхийлөгчийн хувьд Туркийн нийслэл Анкара хотноо НАТО буюу Өмнөд Атлантын цэргийн хэвслийн дээд хэмжээний уулзалтанд оролцоход дараа нь манай улсад ирж бас айлчилж байгаа гэдгээр бол олон улсын анхаарлыг ихээхэн татсан. За хоёр улсын хувьд одоо алтан үе рүүгээ харилцааны хувьд алтан үе рүүгээ орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дипломат харилцаа анх тогтоосноос хойш 36 жилийн ой дээрээ ийхүү бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч айлчилж байгаа нь хоёр улсын хувьд харилцаанд шин шат тагсан үйл явдал болж байгаа гэдгийг дотоодын бас хэвлэлүүд мэдээлсэн. За манай улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн хувьд Lee Jae-myung ерөнхийлөгчийг өнгөрсөн оны 6 дугаар сард ерөнхийлөгчөөр Дийнхүү сонгогдсноос хойш хоорондоо уцаар ярьсан. Ингэхдээ тэд бол хэдийн хоёр улсын харилцаанд шинэ үе эхэлсэн буюу одоо энэ алтан эрен эхэлсэн гэдгийг бол аль аль нь хүлээн зөвшөөрч энийгээ бас яг онцлсан ба тэр ч утгаараа энэ удаагийн айлчлал түүхэн болж байна гэдгийг онцлон тэмдэглэж байгаа. За мэдээж хэрэг бас үзэгч та бүхэн санаж байгаа өнгөрсөн онд Япон улсын одоо эзэн хаан, за түүний өмнө Бутаны хаан гэх мэтчлэн яг үндэсний их баяр наадмыг тохиолдол манай улсад бас олон улсын хөрш улсуудын 3 дахь хөрш улсуудын эзэн хаан ерөнхийлөгч нар айлчлал ирэх болсон. Энэ нь нэг талаасаа бас соёлын дипломат ажиллагааг манай улс маш идэвхтэй явуулж байгаа. Нөгөө талаасаа ийхүү ирж байгаа улсын одоо төрийн тэргүүнд цаашлаа тухайн улсынх нь хэвлэлүүд мэдээснээр манай үндэсний их баяр наадмыг сурталчилсан бас ийм ач холбогдолтой болж байна гэдгийг бол өнөөдөр дотоодын судлаач нараас онцолж байсан. За Lee Jae-myung ерөнхийлөгчийн хувьд сонгогдоод одоо бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод 1 жилийн хугацааг өнгөрч байна. За тэрээр бол маш прагматик гадаад бодлого явуулж байгаа. Нэг ялангуяа зүүн хойд Азийн бүс нутагта бүгд найрамд Солонгос улс болон манай улс хоёр бол маш юм тогтвортой гадаад бодлого явуулж байгаа гэдгийг манай дотоодын судлаач нараас хэлсэн. Тэр ч утгаараа энэ хоёр улсын одоо яг их тайвныг тогтоох тэр талбар нь манай улс байх боломжтой гэдэг энэ онцлог санааг бол Солонгосын хэвлэлүүдээс их онцолж бичижсэн. За манай улс бол 2011 оноос хойш Улаанбаатарын яриа хэлэлцээ хэмээх олон улсын баг хуулийг бол зохион байгуулсаар ирсэн. За энэхүү баг хурлаар зүүн хойд Азийн бүс нутагт аюулгүй байдлын асуудлуудыг бол хилэлцдэг. Тэр ч утгаараа Солонгосын хойгийн асуудлыг ч гэсэн хилэлцэх боломжтой гэдгийг бол Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн. Яагаад энэ талаар ярьж байна вэ гэхээр бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung-ийн хувьд умард Солонгостой одоо маш их тайвнаар зэрэгцэн орших тийм гадаад бодлогыг баримталж байгаагаараа өмнөх ерөнхийлөгчөөс ялгаатай байгаа. Гэтэ хоёр улсын харилцаа буюу Солонгосын хойг одоо урд урдынхаасаа ч илүү хүйтэн сорилттой байгаа энэ цаг үед бол үүнийг зөвхөн өмнөдийн талаас биелүүлэхэд бас ээдрээтэй гэдгийг бол судлаач нар хэлж ирсэн. Тийм учраас манай улсад ирж яг
энэ талаар одоо манай ерөнхийлөгчтэй хэлэлцэх нь өөрөө эргээд бас олон улсад манай улсыг их тайвны талбар одоо болгох тийм давуу талтай гэдгийг бол судлаач нараас онцолж хэлж байгаа юм. За түүнээс гадна мэдээч хэрэг бүгд найрамд Солонгос улсын хувьд бол ашигт малтмал газрын ховор элементийн хувьд түүхийн эдийн хувьд бол бүгд найрамд хятад ард улсаас манай урд хөршөөс 80% гаруйд хамааралтай, ихээхэн хамааралтай. Тийм ч учраас үүнийгээ төрөлжүүлэх зорилгооос манай улсын ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийнэ. Дараагийн бас худалдаа эдийн засгийн харилцаагаа өөр түвшинд аваачна гэх ийм хүлээлтийг бол бүгд найрамд Солонгос улсын хэвлэлүүд бас одоо урьдчилан мэдээлж исэн. Энэ удаагийн яриа хэлэлцээ бас байгуулсан санамж бичиг гэрээ хэлэлцээрүүд ч гэсэн одоо үүнтэй холбоотой маш амжилттай болсон гэж ерөөхдөө бол харагдаж байна. За мэдээлэл хүргэсэнд баярлалаа юм аа. Баярлалаа. Тэгэхээр яг онцлог үйл явдлуудын талаар сая нэлээд хэдэн үйл явдлуудыг дурдлаа. Ялангуяа энэ газрын ховор элементийн асуудал бол олонний анхаарлыг татж байна. Яг гэвэл манай Монгол улс бол газрын ховор элементийн асар их нөөцтэй. За Солонгос улс бол яг энэ технологийн салбартаа стратегийн маш их хөрөнгө оруулалт хийж байгаа учраас за ингээд одоо газрын ховор элементийн хамгийн одоо яг тэр дамжуулагч тий чипэнд хэрэглэгддэг газрын ховор элементийн нөөцтэй Монгол улс маань байгаа учраас энэ хамтын ажиллагааг илүү хөгжүүлье гэдэг дээр анхаарал илүү их хандж байгаа юм болоо. Энэ дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Тий, ер нь манайхтай холбоотой маш олон гэрээ хэлэлцээр яриа хэлэлцээнүүд бол хийгдсэн. За энэ талаараас дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн мэдээлэл манаас сурагчид хүргэх байх. Тэгээ зөвхөн энэ ашигт малтмал газрын ховор элемент гэлтгүй яг энэ технологийн салбар өөрөө бүгд найрамд Солонгос улсын тэргүүлэх чиглэлд одоо хамаарч байгаа. Бүгд найрамд Солонгос улс бол дэлхийд эдийн засгаараа өнөөдөр 11-р бичигдэж байна. За ялангуяа саяхан гэхэд та бүхэн санаж байгаах манай мэдээллийн хөтөлбөрөөр ч гэсэн гарч исэн тус ус хиймэл оюун чип үйлдвэрлэлийн салбартаа за 5 зургаараа бол технологийн салбартаа 510 сая гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх хэрэг болсон шүү дээ. Энд ч одоо асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийж байгаагаар тус улс маань өөрөө энэ хиймэл оюуны салбартаас тэргүүлэх улс болох ийм зорилготой байгаа нь бол харагдаж байгаа. Гэхдээ үүнд хэрэгтэй сая хэлсэнчлэн түүхийн эдийг одоо бүгд найрамд хятад ард улсаас импортлж авдаг. Тэр ч утгаараа бас мэдээч хэрэг бүгд найрамд хятад ард улстай бүгд найрамд Солонгос улс ялангуяа ээжийн маань ерөнхийлөгч бол маш тийм одоо найрсаг гадаад харилцаа гадаад бодлогыг бол хэрэгжүүлж байгаа. Гэхдээ эдийн засгийн хувьд бол мэдээч хэрэг нэг улсаас хэд хамааралтай байхын оронд үнийг бол төрөлжүүлэхийг л бодно шүү дээ. Тэр ч утгаараас манайх яагаад байж болохгүй гэдэг бол ийм саналыг аль талаас бас дэвшүүлж байгаа нь бол онцлог шүү дээ. Тэгэлгийнхаа манай Монгол улс ч гэсэндээ яг энэ мөчийг ашиглаад сайхан боломж гэж харж авах нь илүү хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За ингээд мэдээлэл хүргэсэн юм аа баярлалаа. Баярлалаа. Өргөжлүүлэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээлэл хүргье. Монгол бүгд найрамдах Солонгос улс бие биенийхээ жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр монголчууд дотоодынхоо үнэмлэхээр Солонгост шууд жолооны ард суух боломж бүрдэж байна. Үүнээс гадна олон жил хүлээгдсэн хавдар судлалын 2 дугаар төвийг Солонгос улсын хөнгөлөлттэй зээлээр барихаар эцэслэн шийдвэрлээ. Эдгээр нь бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ий Жимёны манай улсад хийж байгаа айлчлалаас иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх бодит үр дүнгууд юм. Талууд энэ мэтчлэн эдийн засаг, нийгмийн 20 гаруй чиглэлд хамтран ажиллах чухал баримтчгуудыг үзэгдлээ. Манай улсын 60 гаруй мянган иргэн буюу нэг аймагт тэнцэх хэмжээний хүмүүс Солонгост оршин сууж байна. За энэ чухлаараа Солонгос улсын төрийн тэргүүний айлчлалаар Солонгос дахь Монгол иргэдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хамгаалах, хангуулах болов уу гэсэн хүлээлт нийгэмд их байлаа. За тэгвэл өнөөдөр болсон айлчлалын эхний өдөр чухал баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа. Жишээлбэл Солонгостойгоо 60 гаруй мянган монголчууд цаашлаад аяллаар очих хүмүүс нэмэлт шалгалт хүлээгдэлгүйгээр дотоодынхоо үнэмлэхээр шууд жолоо барих боломжтой боллоо. Мөн хот байгуулалтын чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Тодорхойлбол Сөүлээс гадна Сэжүн хэмээх ухаалаг захиргааны шинэ хотыг амжилттай бүтээн байгуулсан туршлагатай бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар Монгол улсын шинэ нийслэл хар хоруу мотыг байгуулахад ноу хавгаа хуваалцаж хамтран ажиллахаар болсон нь онцлог үйл явдал байлаа. Эдгээр бүгд найрамдах Солонгос улсад сурч байгаа ажиллаж амьдарч буй 63 мянган монгол иргэн манай хоёр орны найрамдал нөхөрлөл хамтын ажиллагааны гүр болж байгааг онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Ажлын хүрээнд жолооны үнэлэхийг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцээр консулын хэлэлцээр зэрэг баримт бичгийг байгуулсан нь иргэдийн эрх ашигыг хамгаалах, иргэдийн харилцан зорчих чиглэлд гарч буй том дэвшил болж байна гэж үзэж байна. Ижимэн яам ерөнхийлөгч та болон танай засаг захиргааны зүгээс өөрийн улстай хөдөлмөр эрхлэн аж төрж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарал ажиллаж байгааг Монгол улсын ерөнхийлөгч өндөрөөр үнэлж танд гүн талархал илэрхийлж байна.
Монголчууд жилдээ олон тэрбум төгрөгийг гадаадад за тэр дундаа бүгд найрамдах Солонгос улсад эмчилүүлэхэд зарцуулдаг. За үүний дийлэнх хувийг хавдрын өмчтөд эзэлдэг. Тэгвэл хавдрын эмчилгээний технологи эрт илрүүлгээрээ дэлхийд тэргүүлэгч бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлтөө зээлээр манай улс хавдар судлалын үндэсний төв 2-ыг барихаар боллоо. Солонгос улс өмнө нь 2019 онд улсын 2 дугаар төвийн эмнэлгийн дэргэд үндэсний оншилгоо эмчилгээний төвийг мөн л хөнгөлөлтөө зээлээр амжилттай барьж ашиглалтанд оруулж исэн туршлагатай. Хавдрын урьдчилан сэргийлэлд оншилгоо эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцлбор бүхий 600 ортой хавдар судлалын үндэсний 2 дугаар төвийг ашиглалтанд оруулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол Монгол улсын иргэдийн эрүүл мэндэд онцгой хувь нэмэр оруулж байгаа явдал гэж би үзэж байна. Түүнчлэн бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг нээлттэй ил тод зохион байгуулж, иргэдэд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийг таниулах, чанд сахиулах чиглэлээр хамтран иргэдэд эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон нь таатай байна. Ийхүү хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт цаасан дээрх тунхагаас илүүтэй хүний хөгжил, эрүүл мэнд, хот байгуулалт руу чиглэснээс гадна шинжлэх ухаан, гадаад харилцаа, цахим хөгжил, боловсрол, хөдөө аж ахуй, эрчим хүч, соёлын салбаруудад хамтран ажиллахаар боллоо. За мөн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung-ны айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес форум зохион байгуулагдлаа. Энэхүү бизнес форумоор хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичгүүдийг байгуулсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүрэхээр яг одоо студид ганц цацрал ажиллаж байна. Ганц цацралаа өрөөмөд. Арай мэнд өгөргөө үзэгчтэй. Тэгэхээр Монгол Солонгосын бизнес форумд нийтдээ 200 гаруй бизнесийн байгууллагууд оролцлоо. 20 санамж бичигтээс талууд гарын үсэг сурсан байгаа. За ингэснээр газрын овор элемент, за худалдаа үйлчилгээ болон за бусад хиймэл оюун, дижитал банк гэсэн чиглэлүүдэд бол гол санамж бичгүүдэд бол гарын үсэг зурсан байгаа. За нийтдээ энэ зурагдсан 20 санамж бичгээс бид та бүхэнд онцлог 20-ын мэдээлэл, онцлог 5-ын мэдээллийг бол таймлаг хүргэхээр бэлтгэсэн байна. За юун түрүүнд Чингис хаан үндэсний баялагын сан болон POSCO International хамтын ажиллагааны санамж бичигт бол гарын үсэг зурсан байгаа. За санамж бичгийн хүрээнд газрын ховор элемент, ашигт малтамлын нөөцийг хамтран олборлох чиглэлд бол нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр бол санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улс за хоёр улсын газрын ховор элементийн чиглэлээр бол үйл ажиллагаагаа эрчимжүүлэх юм боломж бол нэгдэж байна гэж хэлэхэд болно. POSCO International-ийн хувьд бол сүүлийн жилүүдэд ялангуяа газрын ховор элементтэй уулуурхаан хэд хэдэн төслүүд дээр бас ажиллаж байгаа юм байна. За тухайлбал бас зүүн өмнөд Аз, за мөн одоо хэд хэдэн орнууд дээр өөрсдийнхөө үйл ажиллагааг эрхлүүлж, за улмаар тэндээс олборлолт хийж, за тэр олборлолтоо бүгд найрамдах Солонгос улс дахь бас дэвшилтэд үйлдвэрүүдтэй боловсруулах, дараагийн шатанд оруулах гэдэг ийм үйл ажиллагаануудыг бол хэрэгжүүлдэг юм байна. За хамгийн их сонирхол татж байгаа бас мэдээллүүдийн нэг нь болохоор байнгын соронзон дээр бас хамтарч магадгүй гэдэг ийм мэдээлэл байгаа юм байна. За яг одоогийн байдлаар бол POSCO International-ийн хувьд бол 200 ам долларын хамтарсан үйлдвэрийг бол байнгын соронзон дээр бол хийсэн байдаг. За тэдний хувьд бол Америк нэгдсэн улсын уулуурхаан технологийн Re-Element Technologies гэдэг компанид бол хийсэн байдаг. За ингэснээр энэ зүйл нь болохоор яг электроник төхөөрөмж болон цахилгаан автомашин хэрэглэгдэх хамгийн гол түүхийн эдүүдийн нэг байдаг. Ялангуяа цахилгаан автомашины одоо хөдөлгүүрт шаарддаг хамгийн гол түүхийн эдүүдийн нэг энэ бол байгаа. Тэгээ бүгд найрамдах Солонгос улсын хувьд сүүлийн жилүүдэд хагас дамжуулагч, за мөн электроник төхөөрөмжийн зах зээлд бол гол тоглогч болоод байгаа. За харин энэ байр суурийг хадгалахын тулд за бүгд найрамдах Хятад ард улсаас хараад газрын ховор элемент болон критикал минералын нийлүүлэлтээ бол бууруулах сонирхолтой байгаа. За энэ хүрээнд бол Америк нэгдсэн улс болон Японтой бас хамтын ажиллагаагаа хэрэгжүүлээд байна. Тэгээ томоохон улс орнууд критикал минералыг өөрсдийнхөө стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж бол сүүлийн жилүүдэд үзэж байгаа. За Америк нэгдсэн улсын жишээг харахад бол өөрсдийнхөө нөөцийг шинээр бүрдүүлэх гэх мэтчлэг үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлж байгаа бол өөрсдийнхөө томоохон компаниудтай бас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа. За харин дараагийн онцлог санамж бичиг бол үндэсний геологийн алба болон Солонгосын геологийн шинжилгээ ухаан ашигт малтамлын нөөцийн хүрээлэн никель, зис, критикал минерал, ашигт малтамлын хайгуул, за геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт бол гарын үсэг зурлаа. За хоёр улсын мэдээж одоо хамтарсан судалгааны төвүүд бол яг одоогийн байдлаар бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За харин энэ төвүүдийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, за мөн шинжилгээ ухааны салбарт хамтарсан судалгааг хэрэгжүүлэх тал дээр бол улам дараагийн шатндаа гарсан хамтын ажиллагаануудыг бол эхлүүлэх нэ. За дараагийн нэг онцолж байгаа төсөл бол яахын аргагүй эрчим хүчтэй холбоотой төсөл байна.
онон дуа хязгаарлагдмал хувьцаат компани, Грам хязгаарлагдмал хувьцаат компани буюу за Бүгд найрамдах Солонгос улсын компанитай хамтран за цахилгаан станц болон дулааны цахилгаан станцын байгууламжуудыг байгуулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт бол гарын үсэг зурсан. За энэ нь бол тогтвортой хөгжлийн зорилттой нийцэх ба ухаалаг бага чадлын усан цахилгаан станцын төслүүд дээр бол хамтран ажиллана. За яг одоогийн байдлаар бол мэдээж Монгол улс гэлтгүү дэлхийн нийтийн гол анхаарлаа хандуулж байгаа сэдв бол яахын аргагүй эрчим хүчний салбар бол болж хувраад байгаа. Яагаад вэ гэхээр технологийн салбарт нэгэн өсрөнгөө хөгжил гарч ирсэн химэл оюуныг ажилуулах, тооцоолох системүүдийг бэлдэх энэ бүгдийг бол урт хугацаанд авч явхад бол асар их хэмжээний эрчим хүч шаардлагатай байгаа. Тэгэхээр улс орнуудын хувьд бол эрчим хүчний салбар дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа гэдэг нь маш чухал мэдээлэл байлаа. Зарим хувийн компаниудын хувьд бас MCS Холдингийн M банк, Какао банкаас стратегийн хөрөнгө оруулалт татж байгаа гэдэг ийм мэдээлэл байна. За дижитал банкны хувьцаанд хөрөнгө оруулалт хийх, за Солонгос Монголын дижитал санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр бол талууд бол санаж бичигт гарын үсэг зурсан байгаа. За Какао банк болон M банкны хувьд бол хоёулаа дижитал концепцтэй орчин үеийн шинэлэг банк гэдэг ийм концепцтойгоор бол өөрсдөө үйл хаалгаа бол нээж байсан. Тэгэхээр энэ үйл ажиллагааг улам цаашид эрчимжүүлэх, за мөн Какао банкны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиг за магадгүй M банкуд нэвтрүүлэх, за улмаар бас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ийм үйл хаалга бол нэгдэж байна. За дараагийнх нь бол худалдаатай холбоотой хэд хэдэн компаниуд бол өөрсдийнхөө үйл ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх ийм гэрээ хэлцлүүдийг бол хийсэн байгаа. За манай Монгол улсын хувьд бол мэдээж Бүгд найрамдах Солонгос улсын EMR CUGS-ийн за мастер франчайзуудын эрхтэйгээр хэд хэдэн компаниуд бол үйл ажиллагаагаа сүүлийн 10 гаруй жилийн туршид бол явуулж байгаа. За энэ жилийн хувьд бол EMR-ийн 10 жилийн ой бол тохиож байгаа. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний. За энэ хүрээнд Sky Hypermarket болон EMR за 10 жилийн брендингийн үйл ажиллагаан дээр хамтарч ажиллах. За мөн 380 гаруй орчим компаниудын бүтээгдэхүүнийг бол экспортлох сувгийг бол нээгтэр бол хамтарч ажиллахаа бол аль биесээр зарлаж бол мэдгдлээ. Тэгэхээр энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр Бүгд найрамдах Солонгос улсын за чанартай бараа бүтээгдэхүүнүүд Монгол улсад одоо бага зардал өртгөөр бас орж ирэх юм боломж үе талаа бол нэгж байгаа юм. За зарим статистик мэдээллүүдээс харахад бол Монгол дахь E-Mart-ийн салбаруудад бол Бүгд найрамдах Солонгос улсын бараа бүтээгдэхүүнүүд бол 3.1-ийг нь бол эзэлдэг юм. За ийхүү талууд бол өөр өөрсдийнхөө бизнес болон за тусын байгууллагуудынхаа хүрээнд бол хамтран ажиллах санамж бичгүүдэд бол ийхүү гарын үсэг зурлаа. За энэ удаагийн айлчлал бол зөвхөн төрийн айлчлал, олон улсын харилцааг дараагийн шатанд гаргахаасаа гэхээсээ илүүтэйгээр за бизнесийн чиглэлд бол илүү анхаарсан, эдийн засгийн өрөөгөөжийг дэмжсэн ийм үйл ажиллагаа боллоо гэдгийг бол онцолж хэлмээр байна. Ганцлаа. Баярлалаа. Ийхүү айлчлалын хүрээнд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа шин шатанд гарч байна. Тодорхойлбол айлчлалын үеэр Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын харьяа, хөдөөгийн хөгжлийг дэмжих газар, хүнс хөдөө аж ахуйн хөнгө үйлдвэрийн яам болон ерөнхийлөгчийн тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах юм байна. Энэхүү санамж бичиг нь хөдөө аж ахуйн дэвшилтэт технологиг нутагшуулах, мэргэжилтнүүдийн чадварыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг дэмжихэд чиглэж байгааг талууд онцлоо. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын харьяа, хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын дэргэдэх Копио Монгол төв нь 2014 оноос хойш Монгол улсад хөдөө аж ахуйн салбарын доктортой хөгжлийг дэмжих, дэвшилтэт технологи нэвтрүүлэх эрдэм шинжилгээ хүний нөөцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Копио Монгол төвөөр дамжуулан нийт 6.8 сая $ын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дотор Улаанбуудайн шин сорт үрийн аж ахуй, малын тэжээл, газар тариалангийн технологийн төслүүд бодит үр дүнгээ өгч Монголын хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Копио Монгол төвийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь ферментжүүлсэн малын тэжээлийн технологи юм. Энэхүү технологи нь энгийн өвсийг шим тэжээл өндөртөө тэжээл болгон боловсруулдаг бөгөөд төслийн үр дүнд оролцсон малчдын сөрөг зовдын үед бараг хорогдолгүй өвлжсөн талаар албатныхан мэдээллээ. Мөн Монгол орны нөхцөлд нутагшуулах боломжтой цагаан будааны шин сортуудыг турших төсөл амжилттай үргэлжилж байгаа бөгөөд урт хугацаанд хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, импортын хамаарлыг бууруулахад хувь нэмэр оруулах хүлээлттэй байна. Мөн Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын харьяа, хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын тэргүүний Монгол улсад хийх айлчлалын үеэр хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам болон ерөнхийлөгчийн тамгын газартай хөдөө аж ахуйн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай томоохон хоёр санамж бичгийг байгуулна.
Бүгд найрамдах Солонгос улсад төвтөө хөдөөгийн хөгжлийг дэмжих газар нь Монгол улсад малын үр ашгийг нэмэгдүүлэх, ферментчүүлсэн тэжээл болон Монголд тариалах боломжтой цагаан будааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Копио төслийн гол зорилго бол бүгд найрамдах Солонгос улсын хөдөө аж ахуйн дэвшилтэд технологиг Монгол улсын хөрсөнд суулгаж, түүнээс гарах үр дүн, ашиг шимийг монголчуудад хүртээх цорын ганц зорилготой юм а. Үүний үр дүнд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж, хөдөө аж ахуй тэргүүтээ олон салбаруудад хамтын ажиллагаа өргөжих байх гэж найдаж байна. Гэрээ хэлцээрүүд амжилттай байгуулагдвал Монгол улсад хэрэгтэй байгаа салбарын мэргэжилтнүүдийн чадварыг дэвшлүүлэх, мөн хоёр орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, генетикийн нөөцийн солилцоог сайжруулах, малын халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэхэд бүгд найрамдах Солонгос улсын эм бэлтгэл технологиудыг оруулж ирэх үе таалга нээгдэх юм а. Хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засгийн тулгуур баган бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 13 орчим хувийг бүрдүүлдэг. Тиймдээ уг салбарын гарц бүтээмжийг сайжруулах, салбарын ажилчдыг чадваржуулах, чиглэлд олон улсын болон засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага, агентлагуудтай хамтарч ажиллах боломжууд чамгүй их байна. Үүнд төрийн нээлттэй тогтвортой бодлого болон хувийн хөвшлийнхний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм а. Хүн ам зүйн хувьд залуу бүтэцтэй Монгол улсын зах зээлийг бүгд найрамдах Солонгос улс Халиу буюу соёлын давлгаагаараа хэдийн эзэлсэн. K-pop Солонгосын контентын араас одоо сошиал медиагийн нөлөөлөгчд хоёр орны зөөлөн хүчний бодлогын гол гүр болж байна. Тухайлбал захим орчинд буйнаа нэрээрээ танигдсан контент бүтээгч залуу хоёр орны соёл, залуусын сэтгэхүйн онцлогийг амьдаар харуулах замаар найрамдалт харилцаанд албан ёсны дипломатуудаас дутхааргүй нөлөө үзүүлж эхэлсэн. Эдийн засаг худалдааны салбараас халиад хүмүүс хоорондын харилцааг ойртуулж буй шинэ үеийн соёлын давталгааныг манай сурвалжлах баг тамдиж байна. Монгол Солонгос хоорондын харилцааны чиглэлээр айгүй чухал боломж гэж бодож байгаа. Яг гэвэл Монгол залуучууд маань Солонгосын соёлын талаар айгүй их ойлгомжтой байсан. Тэгээд яг харилцаа гэдэг утгаараа дотн болсон юм шиг санагддаг. Би уг нь 2010 онд иржсэн байхгүй юу? Хамгийн анхны үед 2010 онд ирсэн. Харин тэрүүгээ бол драм байсан юм чинь тим нөлөө хүчтэй арэ дотоо гэж санагд байсан юм чинь одоо бол зарим Монгол залуучууд маань Солонгос K-pop dance музикэлтэй тэгээд team зүйл хараад айгу гоё санагдлаа. Би чи бас Монголд ирээд анхудаа морь унсан. Тэгээд олон солонгосчууд Монголд ирээд морь унаад тэгээд гоё байгаал үзмээр санагтаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд миний хувьд Монгол бас их онцлогтой соёл гэж бодож байгаа. Монголын соёл бас. Тийм болохоор би ч бас контент бүтээгчээр Монголын гоё соёлыг, сайн соёлыг солонгосчуудад хүргэмээр байна. Тэгээд илүү солонгос талаас бас Монголын соёлыг илүү сайн мэдээсэй гэж хүсэж байна. $7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Орон сууцны зээлийн хүүг урдчилгаа төлбөртэй нь уялдуулан хэрхэн ялгууртай тогтоох вэ? Оюу толгоогоос монголчууд хэдэн төгрөгийн ноогдол ашиг хүртэх вэ? Төрийн албанд дарга биш хиймэл оюун ухаан хүн ажилд авдаг болох уу? Гэх зэрэг олон чухал асуултад өчигдөр ерөнхий сайд учрал хариулт өглөө. Түүний ерөнхий сайдаас асууя шууд нэвтрүүлэгт орох үеэрээ иргэддээ юу амласныг, юу хийхээр төлөвлөснийг таймлан хүргэж байна. Ойлгоо хэлэлцээрээр манай улс барьцаа ахиулж чадсан ч үр дүнд нь сэтгэл дундуур үлдсэн хүмүүс цөөнгүй. Зэнэж өчтөр ерөнхий сайдтай шууд холбогдсон иргэдийн асуулт байр сууриас илтэллээ.
Оюутлогоо төслөөс хэдэн төгрөгийн ноогдол ашиг авах нь ч одоо хэрн тодорхойгүй вэрэн. За тэгвэл ерөнхий сайдын зүгээс ноогдол ашигын дүнг зарлахад эрт байна. Намрын чуулга эхлэх үед энэ асуудал яригдана гэлээ. За мөн оюутлогоо төслийг зогсоох шиг амархан зүйл байхгүй. За гэвч гэрээг нь сайжруулчих юм бол иргэд жинхэнэ утгаараа баялагынхаа өгөөжийг хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Монгол улс яаж ч байсан 51-ээс дээш хувийн өгөөжөө авна. За үгүй бол энэ төслийг зогсооно гэж ерөнхий сайд амлалаа. Дүнг бол намрын чуулга нь эхлэхэд бид албан ёсоор их хурлж гэсэн мэдээлэл нь. Тэгээд цаашдын одоо Монгол талд ашигтай гэрээ хилцэл хийгдэх асуудлууд яригдаа явах болохоос биш. Одоо гадуур яриад байгаа шиг ямар нэгэн зүйлээр барьцаал явсан зүйл бол байхгүй шүү дээ. Дээрээс нь онтро дээр бол бид нэр зүгээр хилцээрийг эхэлж тэ ширээний ард суугаад ярилцаад хилцээд Монгол талд ашигтай байна уу гэдгийг нь яриад 53% өгөөжд хүрлээ гэж үзвэл их хурл дөргөн мэдүүлэх болохоос биш. Энд одоо эцлэн шийдсэн зүйл бол огт байхгүй гэдэг. Түнчлэн иргэдийн анхдагч хэрэгцээ болсон амьдрах орон байртай холбоотой асуултыг иргэд олноор асууж илаа. За ялангуяа ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байгааг хэлж байсан юм. Харин ерөнхий сайдын зүгээс эрх намар гэхэд гадаадын зах зээлээс 500 сая Америк долларын их үүсвэр татаж барилгын салбарт 1.8 гаруй төгрөгийг оруулж ирнэ гэж мэдгдлээ. Тодорхойлбол манай улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй албан ёсоор илэрхийлээд байгаа Унгарын ОТП банк орон сууцны салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иргэжил бол барилгын салбарт бол 1.5-аас 2 их найд оруулж ийж биднэрт 6%-аас гадна 8% та 10% та 12% та орон сууцны зээл гаргав. Үүн дээр тэр урьдчилгаа төлбөр бага бах нэг хэлбэр байна. Урьдчилгаа төлбөр хэвээ өндөр байгаа тохиолдолд бол 30% байгаа тохиолдолд бол ипотек нь нэг 8% байна. Урьдчилгаа төлбөр 15 байвал 10% байна ч гэдэм юм. Маш олон төрлийн боломжуудыг бий болгож. Тэгээ энэ улсын хэмжээ зээл тусламжаар барьж байгаа энэ орон сууцуудын өртгийг бууруулах тал руу ажиллаж байна. Ипотекийн зээлийн хүүг 6-аас 12%-ийн хооронд уян хатан байдлаар тогтоож, урьдчилгаа төлбөрөө их өгөх тусам зээлийн хүү буурах жишгийг баримтлана гэдгийг хэлж байлаа. За энэхүү орон сууцны асуудал яригдсны дараа мөн л иргэдийн анхдагч хэрэгцээ болсон хүнсний үнийн өсөлттэй холбоотой асуултууд ихээр ирж байлаа. Ялангуяа энэ жил үнэн тэнгэр татсан гэгдэж байгаа махны үн дээр засгийн газрын баримтлах бодлогыг иргэд асуулаа. За ерөнхий сайдын зүгээс нөөцийн мах бэлтгэх хэмжээг нэмэгдүүлнэ. За мөн иргэд аж ахуй нэгжүүд мах ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх агуулга барихаар бол хөнгөлөлтөө зээл олгоно гэлээ. Харин махны үнд төр шууд оролцох боломжгүй. За гагцгүй малчтын гар дээрээс нэмэгдэл үнгүүгээр худалдаа авах боломжийг судалж байгааг хэллээ. Ерөнхий сайдад иргэдээс ирсэн дараагийн асуулт бол төрийн албанд арын хаалгаар ордог буруу жишгийг хэрхэн алгах байлаа. За энэ асуултад ерөнхий сайд технологийн дэвшил ашиглан хүний оролцоогүйгээр хүн ажилд авдаг болно гэж хариуллаа. Хиймэл оюун ухааныг ашиглаж сонгон шалралтыг зарладаг болох би шинжилгээ хийнэ. Одоо улс төрөөс хамаард бүхэн этгээдүүд янз бүрийн одоо танил талаараа дамжуулж төрд ордог. Тэгээ зарим ёс бус нөхдүүдээс болж төрийн алба бүхэлдээ нэр хүнд ундаг. Яг үүндээ бол төрд зүтгэж байгаа мэдлэг ур чадвартай чадaltaй залуучууд маш их байна. Хүний нөөцийн бүрдүүдтэй нэгдсэн сантаа болгоно. Нэгдсэн сантаа болгосноор гадуур дотор төрийн алба хаагчдыг хайж явах биш. Нэгдсэн сангаасаа тэр нөгөө их өгөгдөлтөөр суурлаад хүнээ шууд татаж авдаг нөхцөл рүү одоо шилжүүлнэ гэдэг бол одоо зүйлийг бол хэлмээр байна. Эцэст нь наадам төгсөн энэ өдрүүдэд иргэд 10 хоногийн амралт урттаж байгааг ч шүүмжилсэн юм а. Төрөөсийн хооронд дөнгөн дангаа явж байгаа хувийн хөвшилд энэ урт амралт орлого олох боломжийг нь хаадгийг ч хэлж байлаа. Харин ерөнхий сайдын зүгээс дараа жилээс эхлэн гинэд наадам төхөөр амрах өдрөө зарлах биш, оны ихэнд мэдэгддэг болно гэдгийг хэлж байлаа. Доллар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Сүүлийн 9 жилийн хугацаанд 10,000 орчим хүүхэд мориноос унаж бэртгийн зэрэгцээ амнаасаа алдсан гашуун сургамж манай улсад бий. Баяр наадмын өдрүүдэд уяачид
Унаач хүүхдүүдийн эрхийг хууль журмын дагуу хамгаалах шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ оны 4-р сард Булган аймгийн Хутаг өндөр суманд л гэхэд 5 настай хүүхдийг дөрөөтөө нь хүлж морины үсрэгээс сунгаанд уралдуулсан. Үүнээс шалтгаалan тухайн хүүхэд эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болсон. Мөн 7 настай хүүхэд амнасаа алдсан. 1996 оноос хойш 58 хүүхэд мориноос унаж нас барсан байна. Тухайлбал жил бүр 200 гаруй хүүхэд мориноос унан бэртэж гэмтэж 2-3 унаач хүүхэд амнасаа алдаж байна. Тийм ч учраас энэ жилийн Баяр наадмын өдрүүдэд морины уралдаанд хүүхдийн эрхийг хамгаалж, стандартын шаардлага хангасан хувцас хэрэгслээр хангах хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд сануулж байна. Нөгөөдгөр энэ жилийн наадмаар Дэлхийн адууны өдөр зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотой унаач хүүхдүүд өдөрт 3-4 уралдаанд оролцохоор байгаа юм а. Энэ нь хуулийн дагуу хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал учир унаач хүүхдийг өдөрт 2-оос илүү уралдаанд оролцуулахгүй байхыг сануулж байна. Түүнчлэн унаач хүүхэд эцэг их уяаж хамтарсан гэрээгээ нотариотоор заавал баталгаажуулсан тохиолдолд уралдаанд оролцсон гэлээ. Ерөөсөө ямар ч тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлыг хангах юм хувцс хэрэглэл явах ёстой л гэдэг дээр бид нар шаардлага тавьж байгаа болохоос биш яг Монгол улсын хэмжээнд одоо хөгжсөн улс орнуудад байдаг шиг одоо яг ийм төгс ийм стандартын хувцс бол хүүхдүүдэд одоо тохирч бол бас орж ирж чадаагүй байгаа гэдгийг хэлмээр байна. Хууль бус цаг нь болоогүй байхад хулгаагаар уралдаан наадам зохиох, хүний хүүхдийг эцэг эхт нь хэлэхгүйгээр авч явж морь унуулах гих мэтчлэн зарим нэг хүмүүсийн одоо хариуцлагагүй байдлаас болж сэтгэлгүй байдлаас болж нийт одоо энэ үндэсний их баяр наадам морин спортын одоо энэ нэр хүнд одоо хүүхдийн амь нас эрүүл мэндэд энэ сөрөг нөлөө үзүүлэх үс ийм асуудлууд бол гарч байгаа. Эцэг эхчүүд яг уяачтай гэрээ хийх ийм гурвалсан гэрээний завгарыг гаргасан. Одоо бол бид нар яг хүүхдээ бүртгүүлэхдээ нотариотоор батлуулаагүй гэрээг юу яахгүй гэрээтэй байх юм бол хүчинтэй тооцохгүй бүртгэхгүй байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал одоо бид нар даатгалын асуудлыг даатгалын үнэлгээг нэмэгдүүлсэн. Унаач хүүхдүүд уралдааны үеэр бэртэж гэмтсэн бол даатгалаас 20 сая төгрөгийг авдаг байсан. Үүнийг энэ жилээс 5 дахин нэмэгдүүлсэн гэдгийг холбогдох албанаас хэлж байна. Нөгөөдгөр эх жилүүдээс унаач хүүхдийн мөнгөн шагнал болон цалин хөлсийг нэмэгдүүлж, үүнийг тухайн хүүхдүүд боловсролтой зарцуулах хэлбэрээр хүүхэд хамгааллын байгууллагт хуримтлуулах боломжтой гэлээ. Он гарсаар 346 мянган жуулчин манай улсыг зорин иржээ. Жилээс жилд жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой наадмын нээлтийг үзэх хүсэлтийн тоонч нэмэгдэж байна. Тухайлбал энэ жил 11 мянган жуулчнаас наадмын нээлтийг үзэх санал иржээ. Гэхдээ тэдний 24% нь л тасалбар хүрэлцсэн байна. Сүүлийн 2 жилийн дотор наадмын нээлт үзэх хүсэлт өгсөн жуулчдын тоо 3,000 орчмоор нэмэгдэж 11,000-д хүрсэн. Товчхондоо бол жил бүр хүсэлт гаргасан 8,000 гаруй жуулчин наадмын нээлтийг үзэж чадахгүй нутаг буцаж байна. Өнгөрсөн жил 2,200 жуулчинд тасалбар олгосон бол энэ жил 2,300 жуулчинд наадмын нээлтийн тасалбарыг худалдаалжээ. Нөгөөдгөр энэ жил жуулчдад зориулсан тасалбарын үнийг худалдаалах хугацаанаас 3 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэлгүй 2 дахин нэмэгдүүлж $100 хүргэсэн. Үүнд жуулчид болон аялын компаниуд бухимдалтай хандаж байна. Нөгөөдгөр 13 аймгийн баяр наадмын товыг өөрчилж хугацааг нь урагшлуулсан нь аялын компаниудад жуулчид урьдчилсан захиалгаа цуцлах хүндрэлийг учруулжээ. Учир нь Европын орнуудаас ирж байгаа жуулчид наадам үзэхээр 1-2 жилийн өмнө урьдчилж захиалгаа баталгаажуулдаг бол Азийн орны жуулчид 2-3 сарын өмнө захиалгаа өгдөг байна. За сүүлд одоо жуулчны компаниудаас хамгийн сүүлийн байдлаар ирсэн гомдол бол стадионы суудлын асуудал байгаа тий. 2 цаг гаруй одоо маш олон жуулчдын одоо хөл хоорондын зай за тэгээд дээр нь одоо хитрхи шахуу одоо суудлаа тавьсан байдал дээр бол бас юугүй байна. Асуудалтай байна. Тэгээд жил болгон одоо жуулчны наадмын секц одоо жуулчдын тоо өсөд байгаа учраас бид нар нэгэнт бас орой нээж байгаатай холбогдуулаад өглөөний наадмын секцийг одоо бас жуулчдад 2 секцээрч болтгоо одоо нэмэгдүүлж олгохыг бол мэргэжлийн албаны зүгээс бол баяр наадмын үндэсний комиссд хүргүүлж байгаа. Нэмэлтээр одоо урд игнэнд шинэ нэмэлтээр суудал гаргаж засч ингээд арай бас нэг тоог бол нэмэгдүүл гаргах хэмжээг наадам зохион байгуулалт комиссоос гаргасан байгаа. Эцсийнх баяр наадмын жуулчдын билет тасалбарыг хангалттай хэмжээнд хүргэх юм бол бид нар одоо шинээр л байр сав барихгүй бол энэ асуудыг шийдэж чадахгүй. Учир нь бол жил болгол одоо цөөн билет байна, жуулчдын тоо их байна, хүсэлт их байна гэдэг асуудал бол жил болгол яригддаг асуудал. Энийг бол том стадионтой болсноор шийдгээс өөр ямар ч арга байхгүй.
Аялал жуулчлалын холбооноос наадмын комиссаас хуваарлдаг жуулчдын тасалбарын тоог 3,000-д хүргэх, тасалбарын төлбөрийг баримттай болгох, төлбөр төлөх процессыг хэлбэршүүлэх, мөн тасалбарыг жуулчдад амлан зарж заллах тохиолдолд анхаарах шаардлагатай гэх саналыг холбогдох албадад хүргүүлжээ. Түүнчлэн тасалбар авч чадаагүй жуулчид нээлт хаалтын арга хэмжээг оройн цагаар үзэх боломжтой. Гэхдээ жуулчид захиалга өгөхдөө албан ёсны хөтөлбөрийн дагуу төрийн ёслол хүндэтгэл 9 хүлт цагаан туг залах ёслолыг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байна. Монголчуудын үндэсний хувцас өв соёлыг сурталчлах зорилготой Дээлтэй Монгол наадам түүхт 20 дахь жилийн нүрийг үзлээ. Сүхбаатарын талбай цугласан дeel урлаачид, уран бүтээлчид болон үндэсний хувцаараа гойсон наадамчин олон өв соёлоо дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад бахархалтайгаар танилцууллаа. Энэ жилийн Дээлтэй Монгол наадамд 21 аймаг болон нийслэлийн дүүрэг хороод баг хамт олноороо идэвхтэй оролцлоо. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 1-ээс 20 дугаар хорооны 650 гаруй иргэн оролцлоо. Баярын жагсаалд оролцож буй 8 настай балчраас 80 настай буурай хүртэлх наадамчдын сэтгэлдлийг хуваалцахад үндэсний дээл хувцас түүх соёлоороо маш их бахархаж байгаагаа илэрхийлжүүлээ. Дээл өмсгч угаасаа надад амар таалагддаг. Уламжлалаа дагаж байгаа юм шиг санагддаг. Хотын үндэсний дээл юм байгаа. 10 жилийн урд би өөрөө хийж өмссөн. Монгол хувцастай хайртай. Энэ үндэсний хувцаа ер нь айгүй сайн сэргээж байгаа. Тий. Манай тариалангийнхан бол ердөө энэ монгол хувцаа байнгын өмсөж. Дээрх нь үед манай ээж Норжин гэдэг хүний хүн байсан. Тэрний ээж нь манай ээж нь одоо хөгш ээж нь ахгүй, эгч нь ахгүй. Тэр энэ хувцсыг өмсөж явжсэн. Тэгээ би яг тэр загвараараа хийгээд одоо би энэ эмгэн дээрээ би шалбаг гэдэг өөрийнхөө аавынхаа өмгийг монголоор сийлсэн байгаа. Тэгээ бас одоо өр хүүхдтэй бас үлдэж байгаа. Одоо би ингээд яхаар нь янз бүрийн болох юм бол бас өр хүүхд минь удам өгсгаагаа мэдж ятхаа гэж бодоод. Энэ наадам үнэхээр гайхалтай санагдаж байна. Энэ наадмыг үзэж байгаа минь нэр төрийн хэрэг байлаа. Монголчуудын үндэсний соёлоороо бахархаж хайрлаж байгаа нь гайхалтай санагдлаа. Би ч бас дээлтэй болохыг хүсэж байгаа ч хаана өмсөхөө сайн мэдэхгүй л байна. Гэхдээ хэрэг дээлтэй болвол сайхан байна хаа. Энэ жилийн наадам шилдэг дүүрэг, шилдэг аж ахуйн нэгж, шилдэг дээл урлаачаас гадна хамгийн сайхан дээлтэй гэр бүл, дээлтэй гадаадын шилдэг оролцогч зэрэг олон өвөрмөц номинацийн дагуу шилдэгүүдээ шалгаруулж олон нийтийг баясгасан өргөн дэлгэр арга хэмжээ болж өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмыг өгтөн онцгой байдлын ерөнхий газар болон ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс иргэдэд зориулсан цаг үеийн болон аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийд ирэхэд халалт бусрахаг адар бороо үер зэрэг цаг агарын аюулт үзэгдлийн давтамж эрс нэмэгдэж байна. Тухайлбал энэ онд сүүлийн 150 гаруй жил тохиож байгаагүй нэг хүчтэй элнийн үзэгдэл тохиож болзошгүйг дэлхийн цагуурийн байгууллагаас анхааруулсан. Тэгвэл уг үзэгдэл Монгол орны цаг уурт хэрхэн нөлөөлж болзошгүйг ин үзэж байна. За 10-нд баруун болон төвийн аймагуудын ихэнх нутаг, за говийн аймагуудын нутгийн хойд хэсгээр, за 11-нд баруун аймагуудын нутгийн зүүн, төвийн аймагуудын ихэнх нутаг, зүүн аймагуудаар бас ихэнхээрээ орно. За говийн аймагуудын нутгийн хойд хэсгээр бороо. За энэ өдөр 10-наас 11 шилжих шөнөө ялангуяа хинтийн өвсгөлийн уулзаад нэлээд сэрүүсгэж байгаа учраас хангаа уулзах нутгаараа ялангуяа уулаараа бол нойтон цас орохын магадaltaй байгаа шүү гэдэг бас хэлжээ. Одоо энэ 10 хоногийн эхний өдрүүд бол нэлээд их хур бороотой юм өдрүүд байгаа. За тэгээд 14, 15 гээд харсангуй одоо үргэлжилж орох хур борооны хэмжээ харсангуй гайгүй болоод өдөртөө халтаа шалтгаалсан адар анги цахилгаантай адар орох юм нөхцөл, төр зүрийн бороо орох юм нөхцөлүүд байгаа гэж хэлдэг. Номхон далайн зүүн хэсэг экватор орчмын далайн гадаргын температур болох Элнино үзэгдэл нь зүүн өмнөд Аз болон өмнөд хойд Америктивд илүү хүчтэй нөлөөтэй байдаг ч дэлхийн бүх улс орнуудад харилцан айлыг нөлөөлдөг гэлээ. Харин Монгол орны хувьд зуны улиралд шууд бус нөлөөг үзүүлэх магадaltaйг мэргэжлүүд хэлж байна. 1982, 97, за 2015, 2023 онуудад энэ нэг хүчтэй Элнино үзэгдэл бол тохиолдсон. За эдгээр жилүүдэд болохоор одоо Монгол орны зуны улиралд за ялангуяа одоо нутгийн зүүн хойд хэсгээр бол харьцангуй сэрүүхэн хурд тунц ахиу байх одоо тохиолдлууд ажиглагдаж байсан байна. Энэ болохоор агаар мандлын ерөнхий өөрчлөлт урсгалд нөлөөлж цаг агаар уур амьсгалыг өөрчлөн тооцоолоход одоо боломжийг багасгаж за түүнээс үүдэх эрсдлийг одоо эрс нэмэгдүүлж байна гэдгийг бол мэдээлж байгаа. Хурд тунцны хувьд болохоор бас төв болон зүүн аймагуудын нутгаар олон жилийн дунджаасаа ахиу байх юм төлөв гарсан байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр богино хугацаанд их хэмжээний адар бороо орох давтамж нэмэгдэж байгаа тул гол мөрний усны түвшин огцом нэмэгдэх, үер болох эрсдлийг нэмэгдүүлж байгааг онцгой байдлын ерөнхий газар харуулж байна. Судалгаагаар нийт
хүн ам болон айл өрхийн 77% нь үер усны аюул өртөх эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Тиймээс баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах сонор сэрэмжийг нэмэгдүүлэх үүднээс бүү бас үер усны аюулаас сэргийлэх хаяныг улс орон даяар өрнүүлж байгааг тус албанаас мэдээллээ. 16 оны эрсдлийн ерөнхий үнэлгээгээр бол 21 аймаг нийслэлийн хэмжээнд Хинтээ аймаг бол үерийн эрсдэл бол маш их гэдэг түвшинд бол үнэлэгдсэн байна. За Архангай, Булган, Говь Сүмбэр, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнг, Хөвсгөл аймаг бол үерийн эрсдэл бол их гэсэн түвшинд үнэлэгдсэн байна. За нийслэлийн хувьд бол Багнуур, Сүхбаатар, Чингэлтэй, Хан улс дүүрэг бол их түвшинд, Багангай, Баян зүрх, Налах, Сонгон хайрхан дүүрэг бол дунд түвшинд эрсдэлтэй гэж бол үнэлэгдсэн байна. За улсын хэмжээнд хур борооны үерийн аюул нийт нутаг дэвсгэрийн 36.2% буюу 565.8 мянган километр квадрат талбай маш их үерийн одоо эрсдэлд өртөх юу нь бол маш их түвшинд. За 28.55% нь бол дунд түвшинд өртөхөөр байна. Наадмын өдрүүдэд амралт зугаалгаар явах иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд усрахай гадар бороо үер усны аюулаас үржилэн сэргийлж баталгаац зам гүрээр зөрчин хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгой байдлын албанаас уриалж байна. Мөн цаг агарын урьдчилсан мэдээг тогтмол сонсож сонир сэмжтэй байхыг санууллаа. Баяр наадам аялал зугаалга эхэлж байгаатай холбоотойгоор зам тээврийн осол болон гол мөрний усанд хүүхэд амь насаа алдах тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс эцэг их асран хамгаалагчид хүүхэдтэй тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох албанаас сануулж байна. Өчигдөрхөн гэхэд л туулд голд 2 хүүхэд хөл алдаж гинтжээ. Нөгөөтэйгүр олон хүнтэй баяр наадмаар хүүхдүүд төөрөх тохиолдол нэмэгддэг учраас 21 аймгийн хэмжээнд наадам болох байршлуудад хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг ажиллуулахар болжээ. Хүүхэд хамгааллын бугуйч зөөж өгч байгаа. Ялангуяа одоо 5-аас доош насны хүүхдүүд бол эцэг эхийнхээ утасны дугаар нэр энтрийг бол бас сайн мэддэггүй шүү дээ, тий. Тэгээд ээж аавтайгаа хөтөлтөд явж байхад нь хүүхдийн бугуйчийг нь ээж аавынхын нэрийг бичээд бугуйчин дээр утасныхын дугаарыг бичээд за тэгээд магадгүй одоо бас томчууд ганцаараа явж байгаа хүүхэд таарах юм бол тэр бугуйчин дээрх утсаар нь ээж аавтай холбогдоод өгөх бас ийм боломжтой байгаа. За энэ бол бас хөгд олон худаг. За тэгээд аймагуудын баяр наадам дээр бид нар бүгд ижлэхэн одоо яг хүүхд хамгааллын үйлчилгээ ингэж явуулнаа гэдэг ийм зөвлөмж аргачлалыг өгсөн байна. За нэгдүгürt бол хизээч хүүхдийг ганцаар ингэ орхихгүй байх ёстой. Ялангуяа усны ойролцоо битгий орхиоч. Усан живнэ гэдэг бол маш богино хугацаанд хэдхэн секундын дотор болдог ийм чимээгүй тохиолддог ийм аюултай эрсдэл байгаа. За хоёрдугаарт баяр наадам олон нийтийн арга хэмжээнд хүүхдээ байн хараа хяналтаа авч явахгүй бол танихгүй хүн дагаж явах, төөрөх ийм асуудлууд бас тохиолддог. За 3-дугаарт хүүхдээ тээвэр хэрэгслэр авч явахдаа хамгаалах бүс хэрэглэх. За бага насны хүүхдэд бол хүүхдээ зориултын хамгаалах хэрэгсэл суудал дээр суулгах энэ тал дээр бол хатуу анхаарч өөртөө шаардлага тавьж гэдгийг хүсмээр байна. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Хөтөлбөр хэсэг хугацааны дараа гадаад мэдээгээр үргэлжлэнэ.